62 жилийн түүхтэй Сэлэн аймгийн Санд сумын 1-р цэцэрлэгийн хөдөлмөрч бүтээлч хамт олон эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудыг эрүүл чирэг, зөв хүмүүжил төлөвшөлтэй бие даасан иргэн болгон бэлтгэж, аав ээжийн алдраа бяцхан үсгийн сэтгэн бодох чадрыг хөгжүүлэхэд зүрх сэтгэл, мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсрол бол хүний хүмүүжил төлөвшлийн суурь болдог хамгийн чухал боловсрол гэж дэлхийн нийт үзэх болсон. Яг энэ цаг үед Санд сумын 1-р цэцэрлэгийн удирдлага багш ажилчид хүүхэд сурч боловсроход ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилт дэвшүүлэн хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа гэсэн урайн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Намайг Борцгон овгийн Лусан гомбын Хүрэлмаа гэдэг. Би Сэлэн аймгийн Санд сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч ажлыг бол хийдэг. Тэгээд энэ сайхан хүүхэд шуугсан цэцэрлэгийн тахимдаа 1992 онд Булган аймгийн Үлзийтийн цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд анх Сэлэн аймгаас томилогдоод багшаар ирж ажиллаж исэн. Үүнээс хойш 28 дахь жилдээ багш эрхлэгчээр ажиллаж байгаа. Манай цэцэрлэг бол анх 1958 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй 30 хүүхэдтэй хуучин манай сумын холбооны салбарын байранд үйл ажиллагаагаа эхэлж нэгдсэн бол энэ цэцэрлэгийнхаа байранд 1981 онд 5 дахь удаагаар нүүлгэл хийж тэрнээс хойш суурин ингэж цэцэрлэг маань байж байна. Цэцэрлэг маань үүсч өснөөс хойш 62 жил бол тасралтгүй сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг үе үеийн Ахмад багш удирдах ажилтан тэр үед ажиллаж исэн бүхэл хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнөөдрийн энэ сайхан цэцэрлэгийг бий болгосон гэж би боддгийн. Хамгийн гинэн цагаан хэрэгүү тунгалаг ариун сэтгэлтэй ийм хүмүүсийг яг аав ээжийнх нь халуун гар дээрээс анх удаа гадны хүн бүтэн өдөржингөө хүлээж авах ийм л хүндтэй хэрнээ хариуцлагатай нарийн ажил мэргэжлийг бол манай хамт олон бол зохион байгуулж яадаг. Цэцэрлэгт ажилладаг хүн болгоныг манай цэцэрлэгийн хүмүүс багш гэж хэлдэг. Тэр нь энд ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн илүү бусдаас даван онцлог тийм ээ хүндэтгсэн тийм сайхан зүйл байдаг. Жишээлх юм бол хүүхдүүд ерөөсөө эрхлэгч гэж ярьдаггүй, дарга багш, тогооч багш, эмч багш, үйлчлэгч багш, нярав багш тийм үү. Ер нь бүхэл хүнийг багш гэж дууддаг. Ер нь хэлсэн үг болгоных нь ардталд манай цэцэрлэгийн хүмүүсийн ардталд багш гэдэг үг дандаа явж ижээдэг. Ийм байдаг учраас энэ ажил мэргэжлээрээ бид нар бүр улам илүү их бахархаж байдаг. Хүүхэд бол гэрэл ертөнц. Хүүхэд байгаа газар үргэлж инээд хөр цалгиж аз жаргал бэлгэж байдаг. Тийм болохоор Санд сумын 1-р цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтыг нэг баг болгон явуулж чаддаг. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсанаар хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хөдөлгөөн эрүүл мэнд, дуу хөгжим, дүрслэг урлагийн суурь чадварыг хүүхэд эзэмшдэг. Эхийн цагаан сүү гэдэг шиг хүүхдийн цагаан энэгээр бид нэр үргэлж ингэж тэжээтгэж ингэж явдаг. Тийм учраас хүүхдүүдтэй ажиллаад айгүй сайхан байдаг. Яагаад сайхан байдаг гэвэл хүүхдүүд маань ингэж өглөө ирээд багшаа сайхан амарсан уу, найзуудаа сайхан амарсан уу гэх мэтчлүүгээр үргэлж багш нараа дандаа баярлуулж явдаг. Хүүхдүүдтэй тулд ажиллахад бол дандаа хүүхдийн сэтгүү хөгжүүлэх тоглоом тестер бол хүүхдүүдийг бол ажилуулдаг. Тэгээ хүүхд бол нөгөө сэтгүү хөгжүүлэх тест тоглоомоор ажиллахад бол хүүхдүүдийн оюун ухаанд хэлдэг. Хоёр нүдээ бүлтийгээ үү гэж дуугараа хөгжлөө сарвчин бацхай үү гэж дуугараа хөгжлөө сарвчин бацхай хоёр хөлөө нийлүүлээ гүм үсрээ хөргөн хөлөө бацхай
Дэлхийн нийтийг хамарсан цар тахал намжаагүй байгаа энэ цаг үед Сэлэнг аймгийн Сант сумын 1-р цэцэрлэгийн хамт олон халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахиж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Өглөө бүр цэцэрлэгийн багшуудын халууныг үзэж анги танхимд орсны дараа ам хамар хоолойг уусамлаар зальж амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Ээж хөргөж ирэхдээ масктай хүүхэд масктай ирэх зөвлөж байгаа. Энэ замжууртай хүүхэд халдварт өвчнөр халдвар ах эрсдлээс хамгаалж байгаа. За бид нар хүүхдийг орж ирэнгүүт халууны нэмжиж байгаа. Халууны хэмжил дээр өндөр гарч байгаа хүүхдүүдийг буцаж эцэгт нь хүч байгаа өвчин зовлонд байгаа юм шиг байгаа гэдгийг тодорхойлж ер нь эрүүл хүүхдүүд рүү оруулахгүй гэдэг загаар л өглөөний халуун хэмжилтийг хийж байгаа. Ингээд халуун хэмжээд хэвэн байгаа хүүхдүүд ангидаг очиж байгаа бүлгүүдэд очингууд хамар хоолой зайлснаар тэр хүүхдэд хамар хоолой орж ирүүл байж хараг хожууч янз бүрийн өвчин орж ирж суудсан байх юм бол тэрийг нь эрүүл гайгүй дээр нь урьдчилан сэргийлэх зорилготой ер нь хүүхдийг эрүүлжүүлэх зорилготой өдөрт энэ давтамж нь манай дээр өглөө ороод өдөртөө хийж байгаа. Ээжүүдэд бол гэрийн нөхцөл дундгын урдалт хоолойг садан усамлаар боломжтой өөрийн боломжтой байгаа материалыг бэлдүүлээд бэлдэл хүүхдийн хоолойг сайн зайлаараа энэ нь өөр ханиад томоо ковид одоо альва нэгэн амьсгалын замаар дамжиж алддаг халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол тэгдэж байгаа. Эрүүл мэндийн арга хэмжээ л гэж ингэж хэлж бид нар эцэгчүүдийн мэдээлэл өгж байгаа. Эмнэлэг цэцэрлэг дээр бол энэ үйл ажиллагаа шаардлагын усамлаар бүр хэвшигдсэн үйл ажиллагаа хэвшигдсэн байгаа. Энэ хүүхдэд хамгаалж байгаа л гэсэн өвчнөөс хамгаалж байгаа гэдэг үйл ажиллагааны мал нэг хэсэг. Хөөрхий ертөнцийн бяцхан элж болсон нялхалчир хүүхдүүдийг сурч хөгжих орчныг нээлттэй, аюулгүй, найдвартай, тавтай тухтай байлгах чиглэлээр цэцэрлэгийн хамт олон бол хам хүчиж хавтлаа шахаж ажиллаж байгаа. Эмчийн хувьд бол би ер нь хүүхдүүдэд бол байн цэвэр гартай байдлага ядуурт ядаад 10-аас доошгуудаа гараа угаадаг байх хэрэгцээтэй. Хамар бол байнга цэвэр байх хэрэгтэй, ам хамраа зайлдаг байх хэрэгтэй. Усыг шингэн усаа бол хангалттай сайн уудаг байх хэрэгтэй. Цаг үе улирал тохирч хуцаа тохируулж өмсдөг байх хэрэгтэй гэдэг энэ эрүүл соёл дадал судалгааг хичээж ажиллаж байгаа. Тэгснээр ерөнхийдөө зөв дадалтай хүн бол олон өвчнөөс өргөө орчлон сэргийлдэг. Тэгснээр эрүүл аз жаргалтай сайхан амьдарч орчуулдан наслах боломж нь өдийн наснаас ихсэхдээ зөөр тавьсан дадлаас нь хамаардаг. Тэгээд ийм зөв дадалтай хүн гэдэг бол хүүхдийн ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэдэг ерөнхийдөө ийм чиг баримжааг эмчийнхэнтэй баримталж ажиллаж байгаа. Сүүлийн үед одоо бас өглөө улирал сэрүүний улирал эхэллээ. Монгол оронд нөгөө том тус өвчний үе эхлэх гэж тэгдэг чинь. Тэгэхээр би эцэг эхчүүдтэй хандаж маск сайн зөө, өөрөө зөө, хүүхдтэй зүүлгээ. Та хүүхдтэй маск зүүлгэснээр өөрийнхөө хүүхдийг болоод бусдын хүүхдийг халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх хүрэн боломжтой байдаг. Энэ бол гарын доо эцэгхэн хийж болох боломжтой ийм арга хэмжээ байж болдгоо гэдэг бас сануулгыг хүсэж байна. Тэгээд хүүхдийн эрүүл мэндийг бол эмч, цэцэрлэг, багш ингээ хамт ээж хамтдаа хамгаалдаг. Тийм учраас эцэг эхчүүдтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Бас тандартай хамтарч ажиллахдаа дандаа нээлттэй байх болно гэж хэлхийг хүсэж байна. 1-р цэцэрлэгт суралцдаг Нандин Эрдэнэ охин коронавирусээс өөрийгөө хамгаалж амны хаалтыг тогтмол зүүж үе тэнгийн найзуудтай болон томчуудад зөв үлгэр жишээ болж байна. Нандин Эрдэнэ охин олон удаа хэрэглэх боломжтой даавуу маскыг тогтмол ариутгаж хэрэглэн эрүүл мэндээ хамгаалдаг. Бяцхан охины энэ үйлдэл нэг удаагийн маск олдоц муу байна гэсэн шалтгаанаар маскгүй явдаг хүмүүс хүүхэд багшуудад зөв үлгэр дуурайлал болж байгаа юм. За угаа. За маска өдөр болгон угаагаа цэвэрлэдэг хөргөн охиндоо багш нь дахиад маск өгье заа юу. Миний охин энэ маскыг дахиад сайн хэрэглэж заа. Өглөө орой дандаа хэрэглэж байгаа заа юу. Ангидаа явах таланда ангиас ирэх таланда бүгдээрээ нь дандаа угаа цэвэрлэж байгаа заа юу. Багш нь маск өгье. Маск өгөх охиндоо бидний өгж байгаа шүү заа. Үгийг гэвэл ганц байгаагач бусдад өгж болдогтой адилхан цар тахлын үед өөрийн боломжийг ашиглаж маска угааж цэвэрлэж зүүж байгаа Нандин охины үлгэр бусдад сайн нөлөө үзүүлж зүй гэсэн сэтгэл байхад ганц масктай ч халдвар төвчнөөс өргөө урьдчилан сэргийж болно гэдэг сайхан үлгэрийг бидэнд үзүүлж чадлаа. Бага насны хүүхдүүд цэцэрлэг дээр өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг учраас тэдний өсөлт хөгжилд цэцэрлэгээс бэлтгэн өгдөг хоол хүнс хамгийн чухал.
цэцэрлэгээс өдрийн турш өгөх хоол, хөнгөн зуушаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд өсөлт хөгжил, эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийтэлчлэг тэжээлийн 80% авч байдаг. Иймээс Сант сумын 1-р цэцэрлэгийнхэн бяцхан шавь нартаа эрүүл, эко, чанартай хүнсээр үйлчлэхийг зорддог. Шавь нартаа эрүүл чанартай хоолоор үйлчлэхийн тулд цэцэрлэгийн гал тоогоог стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, шин тэжээлээр баялаг хоолыг хүүхэд багчуудад өгч байна. Би одоо тоогоочийн мэргэжлэрээ 32 жил ажиллаж байна. Тухайн байгууллагатаа 16 жил ажиллаж байна. Хүүхдүүдтэй халуун хоол, амин дэм, эрдэс бодис, нүүрс ус аль болох одоо илчлэг килокалоритой хоолоор үрчилж байгаа. Манайх 18 онд засвар ороод одоо ийм сайхан тоглог галтогоонд одоо ажиллаж хөдөлмөрлж байна. Манай цэцэрлэг 16 онд энэ шин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Одоо хүүхэд өдрийнхэн хоолны өдрлөгийг өдөрт нь бичээд багш нараараа гараа хэсэг дуруулаад захиалгаа өгөөд ингээд хүнс материал авдаг байгаа. Хоолныхаа цэцгийг 7 хоногоор ингэж өгдөг. Нэг хоолыг бол сарда нэг давтамжтайгаар олгодог байгаа. Сант сумын 1-р цэцэрлэг 18 багш ажилтнтай. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй атгсан гар шиг хамт олон энэ цэцэрлэгт ажилладаг. Сантын цэцэрлэгийн багш ажилчид бол цэмцгэрхэн багчуудын хөгжлийн замын эхлэлийг тавьсан цэцэрлэг хэмээх их өргөөний эзэд юм. 1988 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл тасралтгүй 32 дахь жилдээ багш, туслах багш, няруу гэл одоо төрөл бүрийн албан тушаалыг хийж байгаа хүндээ. Хүүхдийн байгууллагад ажиллах хамгийн гоё эд гэж хүүхдээс айгүй хөөрхөн энерги аван тухайн өдөртөө тэгэл яг л хүүхчиг байсаар байгаа тухайн өдрийн үйл ажиллагаа өнгөрдөг. Туслах багшийн ажлын гол онцлог нь бол ерөөсөө тухайн бүлгийнхаа тухайн өдрийн ариун цэвэр эрүүл ахуй хүүхдийг асарч хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа бол яг туслах багшийн үндсэн үргэл байдаг. Өглөө ирэл хүүхдүүдтэйгээ мэдлэл за хүүхдүүдээ гараа хариуц гэсэн өмнө гараа угаа шүү. Амаа зайлшгүй шүү гэж эхэлнэ. Тэгэл цаанд нь оруулаад аяг тавга ураагаад ангиас эвэрлэл хичээл ороход бэлэн багшид хичээлд нь туслаад хичээл дууслаа хичээлийн хэрэглийг ураагаад хүүхдүүдтэй чөлөө цагаар нь жоохон тоглуулж байгаа л өдөр 11-ийн алдад нүгдийн цанд ороход нь хүүхдүүдээ гараа угаалгаад тэгэл гараа угаагаад өдрийнхөө хоолнд орно. Тэгэл унтахт нь хүүхдүүдийнхээ шүдийг угаалгана. Тэгэл хувцсыг тайлуулна, нийхүүлнэ, унтлагын хувцсыг өмсүүлэл тэгэл оронд нь оруулаад нэг хэсэг унтуулахад нэг хэсэгдээ нэг жоохон тархи амраагаал тэгэл нэг бидгэд үндсэн ажлыг хийж идэл хүүхдүүд юм босох цаг нь болцсон гэдэг шүү дээ. Баран биш. Ирнэ. Алхаад. Маш. Хараа. Үшээ. Араа хүмүүстээ хаад маш. Хараа. Нэг хайр бороо. Нэг хайр бороо. Нэг хайр бороо. Нэг хайр бороо. Нэг хайр хашаашаа бороо. Сэлэнг аймгийн Сант сумын 1-р цэцэрлэг 2018 онд цэцэрлэгийнхээ 60 жилийн ойн жил их засварт орж бяцхан багшууд багш ажилчдын сурч хөгжих, ажиллах орчин нөхцөл сайжирчээ. Сант сумын ирээдүй болсон хүүхэд багчуудын сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд, эцэг эхчүүд, тус цэцэрлэгийн төгсөгчид, малчид чин сэтгэлийн хандив өргөж, олон сайхан сэтгэлд хүмүүсийн дэмжлэгээр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн байна. Манай цэцэрлэг бол ер нь л 2016 он гэхэд бол маш их асуудалтай хүнд одоо үйл ажиллагаа явуулахад ер нь маш хүнд байсан. Тэгээ 2016-17 оноос эхлүүлээд бол нэгдэхэд дулааны шугам маш их задраад ерөөсөө хүүхэд ингээл байнгын л нөгөө хүүхэд багш
багш ажилчдын аюулгүй байдал тэнд ажиллах, сурах, хөгмөж юм аюулгүй байдлыг нөхцөжсэн. Тэгээд бүтэхгүй байсан. Тэгээд аймгийн одоо бас боловсрол соёлын шинжлэх ухааны яамнаас хөрөнгө оруулалт тэгээд аймаг дээр одоо тендер зарлагдаад дулааны шугамын засвар бол бас хийсэн байгаа. Тэгээд тэрнээс үүдээд бол халаалт дулаан бол хэвийн хэмжээндээ явсан. Хамгийн гол нь одоо хүйтний улиралд халаалт дулаан муу байна гэдэг чинь юусэн ажиллах ямар ч орчин нөхцөл бүрддэггүйс. За ингээд 2017 оны одоо намар гадны орчин хашаа модон хашаатай байсан. Гэтэл одоо бол стандартын шаардлага нийцсэн. Яг одоо дүрм журмынхаа дагуу энэ одоо том хашааг 98 оны манд төгсгчд одоо ингээд хийж өгснөөр бас бидний хүүхдүүдийн дотор нэг гадаа одоо орчин тоглох аюулгүй орчин бол бүрэн бүрдсэн. За дотор талд бол одоо малчид маань санаачлаад нэг ангийг одоо бүр ээж бүр модон одоо дээр үе модон цонхтой, модон хаалхтай ийм одоо анги тавхан байтал бас сайхан болгоод ингээд ээж бүрэн баг хүн цонхтой тэр битгийл хүүхдийнх нь орноос гэсүүлээ утасны шоколаднаас гэсүүлээ бүх асуудлыг нь одоо тэр ангийн засвар тогтчлт үйлчлэгээ гэдэг бүх асуудлыг шийдэж өгснөөр бол бас манай нөгөө юу гэдгийг хөрөнгө оруулалтын ийм нээлттэй одоо тийм цаанхнууд бас ирээд бусдын одоо сэтгэлд ийм орчныг бид нар бас бүрдүүлж чадах юм байна гэсэн хүмүүсийн ийм сайхан сэтгэлийн дэм бас ингэж бусдад түгээгдэж танигдаж дэлгэрснээрээ бол 2018-нд бас барилгын их засварын шинжилгээ ажил хийгдсэн. Ингээ 37 жил болчихсон байсан учраас айгүй ан цав үүссэн. Суулттай. Тэгээ энэ маань бол одоо яг орон нутгийн барилгын зэрэглэлийн барьсан ийм одоо барилга байсан. Тэрнээс хойш нэг ч их засвар ороогүй. Ийм барилга байж байгаа 2018 онд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын их засвар шинжилгээ ажил хийгээд одоо тэр үед байсан гэхэд одоо шинэ барьсан барилга л гэж хүмүүс асуудгийг. Тэгэхээр ямар одоо өөрчлөлт гарсан. Тэг хүн болгон ингээл манай цэцэрлэгээр орж иргээрээ энэ хизээ баригдсан юм бэ? Сая баригдсан уу гэж асуудгийг. Тэгэхээр бидний өнгө төрх яаж өөрчлөх зөрсөл тэр үгээр илэрхийлэгдэж байна. Дээр туурган ингээл цас бороогоо чинь ан ман ингээл цууралт орцсон байсан. Сая бол сүүл их засвар ороод бол айгүй сайхан болсон. Одоо бол ажиллахад бол ямар ч тийм хичээл саад байхгүй бүх юм ангам сайтай тэгэл боломжийг ажилладаг. Сант сумын 1-р цэцэрлэг бол Сэлэнг аймгийн тэргүүний цэцэрлэг. Тус цэцэрлэгийн хамт олон 2004 онд сумын шилдэг байгуулгаар 2020 онд эрүүл мэндийг дэмжигч байгуулгаар тус шалгарсан. 62 жилийн түүхтэй энэ цэцэрлэгийн хамт олонны бяцхан шав нарын гаргасан амжилт бүтээлийг дурдан гэвэл нэвтрүүлгийн цаг манд хүрэхгүй ч байж мэднэ. Баялаг түүхтэй энэ цэцэрлэг 60 жилийн тэгшоон жилийн амжилт ололтоо мөнхөлсөн номыг бүтээж олонний хүртэл болгосон байна. 60 жилийн ойгоор бол бид нар гэрэл засарсан жаргалын өргөө нэртэй анх удаага одоо 60 жилийн хугацаанд анхны одоо номоо цэцэрлэг бас хэвлэлтэнд оруулж хэвлж одоо өөрсний гэсэн юм 60 жилийн түүхийг агуулсан ийм сайхан номтой болсон байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо манай багш нарын бас хэлэх дуртай үг байдаг. Номч бэргэн магшийн сургаалтаар номхон дөлгөн багшийн нэмсгэлэлтэй гинхэн балчир үсийн түүхийн хуудастай гэрэлт ирээдүйн замын анхны хөтөвч цэцэрлэг гэдэг их өргөөний эзэд нь бид цэмцэрхэн багчуудын хөгжлийн эхлэл нь бидгээд одоо ийм сайхан үгийг бол бас хамт олноороо хэлэх дуртай. Сант сумын 1-р цэцэрлэг 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайч сүүлийн жилүүдэд 120-аас 140 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг явуулж байгаа. Сумын хөгжлийг дагаад цэцэрлэгт элсэн суралцах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас цэцэрлэгийг өргөтгөж хүчин чадлыг нэмэх шаардлагатай болсон байна. Манай сумын танаар олж таарсан баг нөгөө зам хөгжсөн, зам дагаад хөгжих гэдэг шиг орон нутагт одоо сууршин амьдарч байгаа хүмүүс бас нэмэгдэж байна. Дээрээс нь одоо цэцэрлэгийн насны бага насны хүүхдүүдийн бас тоо харьцангуйгаар одоо нэмэгдэж байгаа. Тэгээд яг л нэг энэ жишээнээс бага насны хүүхдийн тоо нэмж байгаа. Одоо 2 наснуудыг хүлээж авахгүй бид нар бэлтгэл хангаж сумын тойргийн хэмжээнд хамгийн олон одоо байгаа хүүхэд нь 50 эд хүүхэд. Тэгээ одоо бүртгэл явуулахад цагийн дотор 30 хүүхэд бүртгүүлдэг түүх ер нь бол бас байгаагүй. Тэгэхэд одоо яг өчигдөр бүртгэл зарлаад цагийн дотор 30. Бид нар одоо 30-аас илүү хүүхэд авах боломжгүй. Одоо ингэж цаашдаа ирэх гээд байгаа хүүхэд нь 40 эд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хамрын сургалтаа нэмэгдүүлэх юм байна. Дээрс нь 5 настай хүүхдүүдэд бүгдийг одоо цэцэрлэгт боловсрол эзэмшүүлэх гэх юм бол манай дөрвөн бүлгийн хүрэлцэн хангамж бол мөн дээрээс нь бид нар бас стандартад нийцүүлэхийн тулд тусгаалаа хөгжмийн заалтаа болмоор байна. Биеийн тамирын тавтамтай болмоор байна.
Тэхийн тулд бас бүлэг нэммээрээ тэгээд ингийн тулд манад бол бас хоёр дахь одоо тавьж байгаа тань зэрлэг бол өргөтгөл их шаардлагатай байна. Хүүхдүүдийн авьяас сонирхлыг хөгжүүлэх зорилгоор дуу бүжиг, хөгжим, гимнастик, уран уншлага, шатар, хэлгэрэ, бүхгийн дугуулангуудыг цэцэрлэгийн зүгээс хичээллүүлдэг. Мөн Сант сумын соёлын төвийн номын сантай хамтран номын багцааян гэрүүлүүдийн дунд явуулж хүүхэд багшуудыг номон дуртай болгоход анхаарч байна. Бяцхан шавь нараа хөгжүүлэх ажил цэцэрлэгийн нийт багш ажилчид өөрсдийн нөөц болцоогоо дайчлан ажилдаг. Сэлэн аймгийн Сант сумын 1-р цэцэрлэгийн арга зүйч Бадам Туяа байна. Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө судалгаанд суурилсан сургалтыг тэлээ хичээлийн баттгал тэмдэглэлийг одоо багш бүр өөр өөрийн гэсэн төлөвлөгөөтийн дагуу интеграц хэлбэрээр хэрэглэгдэхүүн бэлтгэн 5 багшийн хамт заа харгын нэгдлийн ахлагчаар сургалтын үйл ажиллагааг хариуцсан ажиллаж байна. За манай хамт олон бол их сайхан хамт олон, эрттэй, найртай, эвсэг хамтаж юм хамт олон. Энийг бол бүрдүүлж байгаа бол манай цэцэрлэгийн дарга эрхлэгч хуралмаа бол бид нар бол нэг баг болгож бол ажиллаж чаддаг. Ийм учраас бол би бол байгууллагын дарга болон албан хаагч багш нартай бол үнэхээр их хайртай, амжилт гаргасан багш нар маш олон байдаг. Тэгээ манай цэцэрлэгт бол цэцэрлэгээс бол хөдөлгөөний нарийн улаан түвийн ардмаар нэг одоо эрхлэгч шагнуулсан байдаг. За алтан гадаас одонгоор бидний шагнуулсан хөдөлгөөний үндэт медалаар 6 хүн, тэгээ боловсролын дэлгүүрийн ажилтан бол 8 төрөн гарсан байдаг. За манай цэцэрлэгийн одоо хүүхдүүдээс авьяас одоо урлаг спортороо тэргүүлээд улстай явж байгаа бол сайн хүүхдүүд бол байдаг. Манай цэцэрлэг бол сүүлийн жилүүдэд бас хүүхдүүдийг зөвхөн цэцэрлэгийн багш нар нь авьяасыг нь хөгжүүлээд зогсохгүй, авьяаслаг одоо сум орон нутгийнхаа иргэд тийм хүмүүсийн дэмжлэгийг авч бол хөгжүүлээ гэсэн зорилт тавиад бид нар бол одоо сургуулийн бүхий секцэнд манай одоо цэцэрлэгийн хүүхдүүдээс хамрагдаад тэгээд тэд маань сонирхолтой хамгийн сүүлд одоо улсын аваргын тэмцээнээс өнгөрсөн одоо жил бэлтгэл бүлэг төгссөн нэг хүүхэд маань мөнгө медаль хүртсэн амжилтыг бол үзүүлсэн байгаа. За мөн багш нар маань гэх юм бол бас авьяаслаг багш нар ажилладаг. Одоо манай залуу багш нар, цэцэг багш маань би багш дуулж байна. Аймгийн одоо уран шатны одоо уралдаанд бас оролцож аймагтай бол бас шилдэг авьяаслаг одоо багшаар шалгарч ирсэн. Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа гэсэн үрээтэй ажилдаг энэ хамт олон улсын тэргүүний цэцэрлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бяцхан шавь нараа эрүүл чирэг, зөв хүмүүжил төлөвшөлтэй, бие даасан иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө хоёр хүс сэтгэлээр ажиллаж яваа Сант сумын 1-р цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт, ад жаргал, эрүүл энхийг хүсэн ирвэ.